Эрбэр эд хав сэхэд оюун тэгш итгэл зориг эрхэн зориг дүүрэн эцгийн ухаанаас тасарсан үр эхийн харинд өндийсэн хүү үндэстний бахархал өвийг тээгч үнэн хүчит Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат тамирчин далай даян дархан авраг гэлэг жамцын өсөх баяр. За та бүхэнд Монгол төвний хайртай бүх улсын дархан авраг гэлэг жамцын өсөх баяр төр төвнийхөө өндөр хайр шагнал Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэний энэ сайхан баярт өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За манай дархан авраг өсөх баяр хөдөлмөрийн баатар цол хүртсэн энэ бол их нүдэ олсон сайхан манай төрийн хайр шагнал болсон гэж бодож байгаа юм. Нэгдүгээрт манайх урд нь дөрөвсөн дархан аврагдаан Аз төвийн авраг цолтой бүхтэн хөдөлмөрийн баатар цолгосон уламжлал бий. За гэтэл өсөх баяр авраг маань бол энэ хоёр амжилтандаар нэмээд дэлхийн цэргийн авраг гэдэг цолгоос авсан хүн. Тэгэхээр спорт амжилтаараа бол өмнөх уламжлалд авч байна гэсэн үг. За хоёрдугаарт нь манай Монголын төрд бас нэг сайхан уламжлал байгаа. Удирдсан байгууллага хамт олон нь амжилт гаргасан удирдагчийг шагнадаг. Тэгэхээр өсөх баяр бол 11 оноос хойш алдар нийгэмлэгийн даргаар томилогдсон төрийн энэ ажилдаа тууштай хичээл зүтгэлтэй сайн ажиллалаа. Алдар нийгэмлэгээс бол олон сайхан тамирчид дэлхийн аваргууд олимпийн медальтнууд төрж гарлаа. 2005 онд би одоо дэвтгүүлсээ гараад өөрийнхөө ажлыг одоо өсгөөд өвлүүлж үлдээсэн. Тэр зүгээр шууд өвлж аваагүй шалгалтанд одоо шалгарч ахлах засалжуулагчийн ажил өгүүлсэн. Ингээд 2005 онд дэлхийн аваргын тэмцээнд манай өсгөө Монголынхаа баг тамирчдыг авч явж эмэгтэйчүүдийн хамгийн анхны медалийг манай инх жаргал авч байлаа. Эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Наранбаатар анхны медаль авч ингэж одоо гарагаа сайхыг хэлсэн юм төвхтэй юм аа. Манай дарга бол ер нь яг алдрын одоо унгуу хүнэлтэй. Анх одоо спортод төлд явахдаа л энэ алдрын спортоор авгалсан. 2011 оноос хойш алдрын спортоор нэг дарга томилогдож ирснээс хойш маш олон зүйлийг одоо хийж дэм байгуулж бий болгосон. Спортын одоо А заал байна. Дөрөв давхар шинэ одоо заал спортын 18 төрлийн секс дугуулан хичээлж өдөртөө одоо 300-аас 500 орчим хүүхдүүд тогтмол одоо бэлтгэл сургуультанд хамрагдаж байна. За манай одоо дөрөв давхар спортын шинэ байгууллага за энэ манай заал танхим олон улсын стандартад нийцсэн бэлтгэл сургуулийг таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн одоо ийм тоглог сайхан орчинд одоо Монголын спортын ирээдүйн алдартнууд бэлтгэж гаргадаг ийм байгууллага. За спорт рууны даргын ажлыг хүлээж авснаас хойш 11-ээс 24 оны хугацаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар 3, ардын багш 2, Монгол Улсын Гавьяат тамирчин дасгалжуулагч 37 төрөн гарсан байдаг. Нийт дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 алтан медаль, мөнгөн медаль нь 9, хүрэл медаль нь 8-ыг авсан. Тэгээ олимпийн наадамд чинь бас алтан медаль 1, мөнгөн медалийг 2, олимпийн 5 дугаар байрт 4 тамирчин шалгаран орсноос чатрын спортын их мастер цолыг 3 тамирчин хүртсэн. Монгол улсад нийт 8 эрэгтэй их мастер, 7 эмэгтэй их мастер байдгаас 4 их мастер одоо нэг спорт хороонд харьяалагдаж, тэмч учраас алдар спорт хорооны шатрын баг бол маш хүчтэй. Үүнд мэдээж хэрэг манай даргын нөлөө маш их байгаа. Өөрөө шатарт дуртай, шатрын спортод илэгтэй, оюуны спортыг дээдэлдэг гэдгээрээ бид хийдэд спортороо хичээллэх боломж бололцоог ингэж бүрдүүлж өгч байгаад маш их баяртай байдаг. Алдар спорт хороонд харьяалагдаад 8 жил болж байна. Тэгээд манай жудо бүхгийн төрөл бол спорт хороондоо тэр үйл хэмжээнд явагддаг. Тэгээд энэ нөхцөл боломжийг хангаж өгнө гэдэг бол маш чухал асуудал байдаг. Тэгээд өсөх баяр дарагтай алдар спорт хороо бол спортын маш олон төрлийг нэг доор цуглуулж олон хүүхдүүд тамирчдыг бэлтгэлийн нөхцлөөр нь хангаж өгдөг, дэг журмыг ингээд баримтлуулж өгдөг. Үүний ачаар алдар спорт хорооны тамирчид олон амжилт гаргасан гэж боддог. Өсөх аварга маань даргын ажлыг авснаас хойш 11 оноос хойш спортын улсын дээд амжилтуудыг 10 төрлөөс 133 тамирчин 286 удаа шинжилэн тогтоогод байгаа. Цаашдаа ч энэ амжилт маань бас ингээд
өсөн аривч байхаа. Монголын бүх ардмны спортикат буюу спортын наадмаас 15 удаа зохион байгуулагдсан. 13-т нь алдар спорт руу төрүүлсэн байдаг. Түүний сүүлийн 3 буюу 13, 14, 15 дугаар их наадмуудад удирдлага зохион байгуулалтаар хангаж төрүүлсэн амжилтыг үзүүлчихэд байна. Манай гадаад харилцаанд дэлхийн цэргийн спортын холбоо буюу ЦИЗМ гэдэг игнэндээ 140 гаруй орныг батаасан томоохон байгууллага байдаг. Энэ байгууллагад манайх 1992 онд анх элсэн ороод 95 онд чөлөөтөхийн төрлөөр хурандаа өсгөөр дарга маань мөнгө медаль авч амжилттай явж исэн боловч 99 оноос хойш энэ маань тасалдаж байхгүй болсон. Тэгээд 2011 онд спорт орны даргаар томилж ирсэнээс 12 онд гишүүнчлэлээ эргэн сэргээснээс цэргийн дэлхийн аврах шалруулах тэмцээн болон 6-7 дугаар толгойд амжилттай оролцож явж байна. Эдгээр их том амжилтуудыг бид нар гаргаж яваагийн гол нууц бол бас удирдлага зохион байгуулалтаар хангаж яваа өсвөр дарга юм аа. Тэгээд манай хамт олон одоо бид бүхний бахархал болсон юм аа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол авсан даргахдаа өөрийн болон баг хамт олонныхоо зүгээс маш их баярлаж талархаж явдаг шүү. Нэгдүгээрт манай өсвөр Монгол Улсын даян авраг, нацхийн ямин аврагын одоо зээ хүү байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь Монгол бүхийг ард түмэн үнэлэхдээ олон зууны турш тэр үзүүлсэн амжилт авсан алдар цолноос нь илүүтэйгээр тэр Монгол бүхийхөө ариун ёслолтыг сахиж харуулж, хадгалж, өөрөө тээж, дараа үедээ өвлүүлж чадсан уу гэдгээр л одоо үнэлдэг. Энэ талаас нь аваад өгнөх юм бол манай өсвөр Монгол бүхийн тэр ариун ёслолтыг сахиж байгаа ийм бүх хүн гэж ингэж би их үнэлж боддог. Амжилт гаргах гад явж байгаа эд байгаа үедээ хариуцлага үүрээ одоо би архангаан бүх улсын зам би одоо орон нутгийнхаа бүхчүүдийг бас ингээд ганцхан өөрөө амжилт гаргахаас гадна би бүхчүүдэд бэлдэх ёстой гэсэн тэр сэтгэл зүгээрээ одоо анхны нутгийнхаа галыг үүсгээд залуу бүхчүүдээ аваад бэлтгэл гарч ирсэн. Тэгэхэд бол би одоо үнэхээр хүн зорьсон зорилготой байна гэдэг бол ганцхан хувийн амжилтыг боддгоо юм байна. Одоо өргөн хүрээгээр харах хэрэгтэй юм байна, хардсан юм байна гэдэг энэ үлгэр жишээ бол танаас бас харж байсан. Төвчнийхээ одоо тэргүүн бөхөөр ажиллаж энэ хугацаанд одоо олон сайхан алдар цолтой бүхчүүд бидний араас одоо залгаж гарч ирж байна. Тэгээ би одоо багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа энэ хугацаанд бол авраг маань үнэхээр бас нэг төвчнийхээ бүхчүүдэд нөмөр нөөлөг болж сайхан зөвлөгөө заавраа өгч наадмын бэлтгэл сургуультанд одоо байнгын жилийн болгон одоо сүүлийн 10 жил ингээм хамт залуучуудаа бэлдээд ингээ явж байна. Тэгээ одоо бүхлэг дэвжээ маань одоо сүүлийн үед эндээс одоо үр дүн их сайхан гарч байгаа. Төрийн наадмын олон цолтонгууд төрж байна. Олон сумын зан арслан аймгийн арслан цолтонгууд, начин цолтонгууд зөндөө олноороо төрж байна. Энэ бол одоо аврах юм маань одоо бас нэг бүх бүхлэг дэвжээнийхээ төлөө гаргасан сэтгэлийнх нь илэрхийлэл гэж ойлгож явдаг да. Ер нь бол одоо Монгол бүхийн дархан аврах цолыг хүртэнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай амжилт. Энэ мянган бүх дотроос 10 жилдээ нэг аврах төрөхүүгүй юу? Ийм байгаа үед дархан аврах цолыг авна гэдэг бол өөрөө их том амжилт. Тамирчтай бэлдэх үйлсд одоо маш үнэтэй үн нэмэр оруулсан учраас би бол аврагынхаа хөдөлмөрийн баатарын хэмжээний ажил хийсэн. Энд бол одоо дүүрэн ихтгэлтэй байгаа. За өсгөөгийн амжилт бол 2000 оноос энэ үндсэндээ эхэлсэн. Энэ хугацаанд хамгийн анхны том амжилт бол цэргийн дэлхийн аврагын мөнгө медаль авсан. Дараа нь 2001 онд Монголд болсон Азийн аврагын тэмцээнд Ираны одоо олимп дэлхийн мөнгө медаль дөх Алирезаг ядж одоо Аз төвийн авраг болж байсан. За үүнээс дараагаар ингээд Афины олимпиад бэлдэж одоо энэ хугацаанд дэлхийн төв Азийн тоглолтоос бол нэлээд хэдэн медаль авч одоо Аз олимпийн наадамд оролцож байсан. За манай өсгөө бол сайхан барилдахаас гадна сайн бүхээс гадна бас шатар сайхан тоглодог. Тэгээ энэ спорт тоглоом одоо сагс сайхан тоглодог. Манай авраг маань их сайхан дуулна. Спорт тоглоом, ширээний теннис сайхан тоглоно. Одоо гар бөмбөр бас чамгүй сайн тоглоно. Гар шагаа харуун, бүсэн шагаа харуун тал руу явстай спорт. Энэ сурагчдын дунд 5 онцгой эзэн гэж том шагнал байдаг. Насагдорч тэмдгийн болцол гэж юм байдаг байсан. Дээр үед одоо 60, 70, 80-аад онд. Тэрийг хангаж яасан хөвгт байна шүү дээ. Насагдорчийн тэмдгийн болцол гэдэг чинь олон ном уншсан хөвгтөр байдаг. Хэдийгээр би ч одоо цаны спортын дасгалжуулагч гэсэн өсгөө аврахт бол ажиллах чадвар төсвөр тэнцвэрийн бэлтгэлээр хангаж яасан учраас одоо энэ өдийн хүртэл бид хоёр багшийн ярилцаатай явж байдаг. Ерөөсөө багшд болоод багш гэдэг чин сэтгэлийг энэ дархан аврах хөдөлмөрийн баатар жаман байнга барьж явдаг.
1998 онд заан цолтойдоо манай Бэрэж групптэй хамтарч ажиллахаар болсон. Тэгээд бид ойлголцож, харилцсан, дэмжиж сайхан хамтарч ажилласан. Өсгөө аваргыг одоо бухуулахад Арган аймгийн буян богшил анхны үндэс суурийг тавьсан буян аав усхийн заасан юм ачтан байгаа. Тэрний дараагаар Нямдавагийн Гамбат гэж миний найз алдартай дасгалж өгч бол энэ хүнийг одоо дэлхийн хэмжээний бухуулах авраг болох одоо үндэсний бүхний авраг болох үндэс суурийг нэлээд одоо тавьсан одоо хоёр гол багш гэж би боддог. Манай авраг бол их сайхан дөлгөөхөн шүү дээ. Сэтгэл хөдлөл эмоцны хил гаргаад байдаг. Тэгсэн мөртлөө их хөгжөөнтэй. Бас нэг надад бэлтгэл сургууль энд гадааддаа тэмцээн оролдоонд явах дандаа л бусдыгаа сайхан хөгжөөж инээл гэж явдаг тийм сайхан зөв энергитэй. Бие яаж хэрхэн зүг авч явах уу? Энэ техникээ яаж сонгох уу? Тамирчин хүний сэтгэл зүй ямар байх вэ гэдэг талаар бол залуучуудаа байнга үлгэрлэж чадах бүх юмаа ингэж хэлж явдаг. Тэр нь бол одоо их сайхан санагддаг. Нуруу өндөртэй болохоор нуруутай л хүн байгаа юм да. Нуруутай гэдэг үгэнд одоо хүний сайн чанарууд энэ бүх зүйл орж байгаа л доо. Миний хэн одоо үнэхээр амьдралын төшөг энэ зэрэгтэй амьдарч яваа баатар минь юм аа гэж би ханиагаа болоод үнэлдэг. Өвөөгийнхөө авчээсэн одоо даяа аваргын заланд хурж бид өхний одоо баяр багтлыг хүлээж ийсэн. Ингээд энэ цолоо цааш нь ахиулж ингээд дархан аварга цол хүртсэн. Энэ бас их хавар сайхан тагвал юм шүү. За би Шавтайгаа хоёулаа энэ Монголын их спортын одоо зовлон жаргал олон жил хуваалцаж энэ жил одоо манай биеийн тооны салбарын 100 жилийн Олимпиад Монгол хүн орсны 60 жилийн ойгоор одоо Монгол улсын төрөөсөө одоо хүндэтгэл үзүүлж би тэр одоо баатар цолыг одоо нэг зарилгаар хоёлаа авсан. Энд бол би бас багшийн хувьд шаваараа бас их одоо бахархаж байна. Ажил үйлсэн улам сайхан байх бол тооё гэж би хүсэн өрөөё. Улс орондоо хий бүтээж ад жаргалтай сайхан амьдраараа үр хөвгтөө сайхан өсгөж хүмүүжүүлээрэ гэсэн лидийн бэлттэй ерөөлөй дэвшүүлээ. Улуурын Баатар аврагтаа одоо цаашдаа улам их амжилт гаргаж алдар нийгэмлэгээ дахиад олон жил толгойлон ажиллаж олон алдартай тамирчин төрүүлээрэ гэж хүсье. За тэгээд ингээд өнөөдөр Монгол улсын дархан авраг Гэлэг жамцын өсгөө ярих маань Монгол улсын хөдөлмөрийн Баатар цолоор шагнагдсан явдалд бол одоо бүхэлдэх төвжээний бөхчүүд тэр дунд арангаачууд бол маш их баяртай байгаа. Тэгээд ахыхаа гэр бүлд нь ажил үйлсэд нь сүмбэр ууланд өндөр амжилтыг хүсье. Эрбэр эд хав сэтгэл оюун тэгш итгэл зориг эрхэн зориг дүүрэн эцгийн ухаанаас тасарсан үр ихийн харинд өндийсэн хүү үндэсний бахархал өвийг тээгч үнэн хүчит Монгол улсын хөдөлмөрийн Баатар гавьяат тамирчин далай даян дархан авраг Гэлэг жамцын өсөх баяр.